бэлтгэлтэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн түлэгтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Сайн уу найзаа? Сайн уу? Чам хэн гэдэг вэ? Дэлгэрмаа. Дэлгэрмаа? Дэлгэрмаа хэдэн настай вэ? 5 настай. Хөө дэлгэрмаа намайг мороо гэдэг. Дэлгэрмаа намайг харин бөөрөө гэдэг. Би ийм настай. Энэ хэдийн тоогүй? Хаян та. Бөөрөө бас ийм настай. Бид хоёр ихэр байхгүй адилхан байна уу? Хөөе, чамд ихэр байгаа юу? Байхгүй. Чи нэгээрээ төрсөн юм уу? Дэлгэрмаа. Чи 5 настай гэдэг чинь бид хоёрт 50 ширхэг дуудуулж өгч чадах уу? Чи бид хоёрт хэдэн дуудуулж өгөх үү? Бөөрөө. Дэлгэрмаагийн гарыг хардаа. Тэр юу вэ? Загсны толгой таслаа зүүчиж. Тийм үү? Ингэдэй дэлгэрмаа. Гой бүгжээ харуул та. Амар гой бүгчтэй. Дэлгэрмаа чи найзтай өгж байгаач? Энэ хуран дээр байгаа юм аа? Болохгүй штий. Төргөн зур өгжээ л доо. Үгүй бүгжээ сайлж болдгүй юм тийм ээ. Бүгжээ солихоор яадгийн? Зүгээр л болохгүй. Хөөе дэлгэрмаа чи цэцэрлэгт явдаг уу? Явдаг. Цэцэрлэгийн магш чинь дуу шүлэг зааж байгаа юу? Зааж байгаа. Сүүлд ямар дуу заасан? Чи дуу мэдгүй юм уу? Шүлэг мэдх юм уу? Мэдэн. Тэгвэл хоёр найздаа нэг шүлэг уншаад өгөөч. Мэдэж авлаа. Цагаан сарын шиний нэгний өглөө цайгаа чанаад гойлоо өмсөд тооноо найд тусгийд тамчууд төгтөд өвөгийн төглөө гидүүний хүмүүс газ уюудлан бүгдээ золгов. Ажаадэсэн ч аав ээжтэй золгосонгүй. Ах бэлгээгчтэй золгосонгүй. Авгай нөхөй хоёр хойноо золгодоггүй. Ардээс байдгийг мэдэж авлаа. Гидүүний хүмүүс газ уюудлан. Чи тэгээд цэцэрлэгтээ явчаад бусад үедээ юу хийж юм ба? Дуулаад тасгал хийгээ шүлэг уншаад тэгээ өглөөнийхөө тайгийг уугаад унтаад ээж амаа наваад тэгээд хичээл хийдэг. Чи гэртээ ингээд аяга маяг угаадаг уу? Уудаг. Хог мог шүрж юм уу? Ийм ажилсаг юм уу? Тэг ингээд хоос моосоо ингээд арчих уу? Ингээд Бүгчээ чи бүр гэрээ цэвэрлжтэй юм биш үү? Тэгэл гэрэхнийхээ хувцсыг ингээл угаалгаа машин хийгээл угаах уу бас? Манай анаа хийдэг. Анаа маань болохгүй гэдэг. Тийм жоог хөөхөд тэрэнд ойртох юм бол хуруугаар нь яваална тий? Найзаа. Энэ юу гэдэг гутал вэ? Би ийм гутал өмнө харж байгаагүй юм байна. Энд чинь дүүпэл. За ирсэнд баярлалаа найзаа. Бүгчтэй юм аа. Бүгчий чи харъя л та найзаа. Дамбруу шүү ш. Би бас харъя да. Энэ ямар гоё бүгж вэ? Наадлынх нь гар дээр загас байгаа. Тийм биш тий. Толгой дээр нь харин нэг охин байна. Тэр чи хин гэдэг? Миний чи? Нийтэкэн. Коями. Коями юм уу? Ингэдэй. Би нэг коямаг чи хай. Гоё юм аа. За болгоомжтой хараарай найзаа баяртай. Баяртай найзаа. Баяртай. Өнөөдөр би Монгол хүүхэд бүрийн Монгол хүмүүрийн
заавал цээжлэх, заавал дуулж сурах ёстой дууг бэлдэж ирсэн байна. Энэ бол Монгол улсын төрийн дуулал. За Монгол улсын төрийн дуулалыг мэдгүй хүн бол бараг үгүй байх тийм ээ. Монгол улсын төрийн дуулалын үгийг зохиолч Цэ Дамнин Сүрэн бичиж байсан бол харин хөгжмийн зохиолч Мөрдөрж Б Дамнин Сүрэн нар хамтран бичиж ээжээ. За Монгол улсын төрийн дуулал бол түүхэн цаг үеүүдэд хэд хэдэн удаа үгийн өөрчлөлт, бадгийн өөрчлөлт бол орсон. За одоо харин хамгийн сүүлд 2006 онд өөрчлөгдсөн хувилбараар бид нар сурах гэж байна. Яг 2006 оноос хойш бол энэ дууны өөрчлөгдөөгүй. Монголчууд маань энэ дууг 2006 онд одоо өөрчлөгдсөн хувилбараар нь бүгд сурч дуулж яваа юм байна. За эхлээд бүгдээрээ Монгол улсын төрийн дуулалаа сонсцгоё. Маш гоё юм эх орноороо бахархсан, эх орноо ингээд хайрламаар монгол хүн гэдгээрээ бүр ингээд бахархах сэтгэл дандаа төрдөг. Ямар нэгэн одоо монголчууд ингэдэг штэ, ямар нэгэн үйл ажиллагааны эхлэлтэй тэмцээн, уралдаан, баяр наадам гэд бүх юмны эхлэлд ерөөсөө дандаа төрийн дуулалаа тавьж, төрийн дуулалаа дуулцгааж зүрхэн дээрээ гараа тавьж эх орноо хайрлаж багцсан сэтгэлээр энэ дуугаа дуулж ингэж эхлүүлдэгэ. Одоо харин бүгдээрээ төрийн дуулалынхаа үгийг цээжилцгээе. Билнэ үү? Билээ. За, дархан манай тусгаар улс. Дархан манай тусгаар улс. Даяар Монголын ариун голомт. Даяар Монголын ариун голомт. Далай их дээдсийн гэгээн уйлс. Далай их дээдсийн гэгээн уйлс. Дандаа инхчин үрд мөнхчин. Дандаа инхчин үрд мөнхчин. Хамаг дэлхийн шудраг улстай. Хамаг дэлхийн шудраг улстай. Хамтран нэгдсэн ивэ бэхжүүлж. Хамтран нэгдсэн ивэ бэхжүүл. Хатан зориг бүхий л чадлаараа. Хатан зориг бүхий л чадлаараа. Хайртай Монгол орноо мандуулъя. Хайртай Монгол орноо мандуулъя. За, дараагийн бадаг. Өндөр төрийн минь сүл дивээж. Өндөр төрийн минь сүл дивээж. Өргөн түмний минь заяа түшиж. Өргөн түмний минь заяа түшиж. Үндэс язгуур хил соёлоо. Үндэс язгуур хил соёлоо. Үрийн үрдээ өвлөн бадраа. Үрийн үрдээ өвлөн бадраа. Эрэлхэг Монголын золтой ардууд. Эрэлхэг Монголын золтой ардууд. Ирэх чөлөө жаргалыг идлв. Ирэх чөлөө жаргалыг идлв. Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур.
Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур. Жавхлант манай орон манд тугай. Жавхлант манай орон манд тугай. За. Ийм гоё үгтэй төрийн дуулал маань. Улс орон болгон өөрийн гэсэн төрийн дуулалтай байдаг. Тэгээд би монгол хүн болохоор оож тэр юм уу? Монголдоо хайртай болохоор оож тэр юм уу? Орон орны дуунуудаас хамгийн гоё төрийн дуулал манай улсын төрийн дуулал юм шиг санагддаг. Одоо нэг олимпийн наадам болдог штеп. Олимпийн наадам болохоор ингээд нэг төрүүлсэн тамирчдын улсынх нь ингээд далбааг өргөөд тэгээд тухайн улсынх нь төрийн дуулалыг хишгэлүүлдэг шүү дээ тий. Тэрийг ингээд харахаар ингээд одоо нэг тэр тэмцээнийг ингээд үзэж яхад ингээд олон юм төрийн дуулуудыг сонсож байгаа штеп. Тэр тэгж байгаа яг Монголынхаа төрийн дуудлыг сонсохоор яагаад ч хамгийн гоё юм шиг санагдаад идэг. За одоо харин энжир бит хоёр хамтдаа Монгол Улсын төрийн дуудлынхаа эхний бадгийг дуулъя. За баруун гараа зүрхэн тушаа. Тэгээд төрийн дуулаа дуулдаг тийм ээ. Дархан манай тусгааруулас даяар Монголын ариун голомт даалалтсэн гэгэн үйлээс дандаа их чинжүүр мөнгчинөө хамаг дэлхийн шудрагууластай хамтран нэгцэн ивэ бэгжүүлж хатан зориг бүхлийг чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя. За ингээд төрийн дуулаа сайхан ихшэглүүлээ. Бөөрөө мөөрөөгийнхөө студ дээр бас инжир бит хоёр маань төрийн дуулаа сайхан ихшэглүүлээ. За бөөрөө мөөрөөгийн үзэгч хүүхдүүд маань харин төрийн дуулаа дуулаад за бөөрөө мөөрөө Facebook хуудас руу илгээгээрэй. Бид нар Facebook хуудасаар бичлэгийг хүлээж аваад нэвтрүүлэгт оролцуулах боломжтой шүү гэдгийг дахин хэлмээр байна. За ингээд дуу сурыг болонгийнхаа төгсгөлд төрийн дуулаа дахин нэг удаа бүгдээрээ бүтнээрэн сонсоод өнөөдрийнхөө бодлонг өндөрлүүлье.
За өнөөдрийн бүтээлч булангаараа үзэгч хүүхдүүдэд маш сонирхолтой бүтээлийг хийж үзүүлнэ. За энэ маань болохоор чин дээр суусан цонх гэдэг нэртэй бүтээл хийх болно. За тэгэхээр биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр мэдээд цонх хийх улаан болон хар өнгийн цааснууд хэрэгтэй. За тэгээд навч хийх ногоон өнгийн цаас хэрэгтэй. Ногоон нь ямар ч ногоон өнгө байж болно. За надад бол ийм ногоон өнгө байсан учраас би энэ ногоон өнгөөрөө навч хий. За тэгээд мөн цавуу, цаасны хайж, за тэгээд утас зүү хэрэгтэй. Ямар ч өнгийн утас зүү байж болно. Гэхдээ үзэгч хүүхдүүд маань утас зүйтэй маш болгоомжтой харьцаарай. За бүгдээрээ бүтээлээ хийж эхэлцгээе. За эхлээд бүгдээрээ А4-ийн хэмжээтэй ийм том цаасан дээрээ, том ногоон өнгийн цаасан дээрээ эхлээд навчаа зурна. За ямар ч хэлбэртэй навч байж болох учраас хүүхдүүд маань өөрийнхөө хүслээр навчаа зурж шүү. Бүгдээр нь навчаа зуръя. Навчаа айл болох том навч зурхийг бодоорой хүүхдүүдээ. За навчныхаа дүрсийг гаргачаад одоо бүгдээрээ хайчлана. За хайчтайгаа мэдээж хүүхдүүдийн маш болгоомжтой харьцсан шүү. За ингээд навчаа хайжилчлаа. Одоо бүгдээрээ хар болон улаан өнгийн цаасаараа цохоо хийнэ. За эхлээд бүгдээрээ дугуй дүрс хар өнгийн цаасан дээрээ зурж авна. За хүүхдүүд маань хідэн ч зох хийсэн болно. За би бол 2 зох хий гэж бодлоо. Тэгэхээр 2 бөөрөнхий зурж авах нь. За одоо бүгдээрээ хайчлаа. За ингээд цохныхоо 2 бөөрөнхий хайчлаад авчлаа. Одоо улаан өнгийн цааснаас аваад дахиад бөөрөнхий дүрс зурна. За одоо бүгдээрээ улаан цаасан дээр зурсан дугуй дүрсээ хайчлаа. За надад 4 ширхэг улаан дугуй дүрс хэрэгтэй учраас би цаасаа ингээд нуглаад тэгээд давхарлаад хайчилжээ. За ингээд 4 ширхэг дугуй дүрс бэлэн боллоо. За одоо бүгдээрээ дугуй дүрсээ голоор нь нугалнаа. Яг гэвэл бүгдээрээ цохныхоо далавчийг хийн шүү дээ. За ингээд голоор нь нуглаас гаргаад орхичихно. За одоо цохныхоо их бие буюу хар өнгийн дугуй дүрсэн дээрээ далавчаа наацгаая. За ингээд цохны маань их бие бэлэн боллоо. Одоо бүгдээрээ хар өнгийн толб зураад цохныхоо далавчийг чимгэлжээ. За ингээд цохны маань их бие бэлэн боллоо. Одоо бүгдээрээ цохондоо нүд толгой хэсгийг хийцгээе. За хар өнгийн цааснасаа жижигхэн хагас дугуй хэлбэртэй хайчилж авъя. За 2 зох хийж байгаа юм чинь дахиад 2 ширхэг толгой хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За одоо энийг бүгдээрээ цохон дээрээ ингээд наад өгье. За ингээд цох маань бэлэн боллоо. Навчаа чимэглэе. Навчжээ ингээд голоороо зураастай. За тэгээд ийм янз бүрийн судалтай байдаг шүү дээ. За хүүхдүүд маань өөрсдийнхоороо ямар судалтай хэмээр байна. За тэгээд хүснээрээ ингээд навчныхаа 2 талд нь судлуудыг хийгээд өгч байна.
Ямар ч хамаагүй өнгийн утсаа зүүгээ аваад навчныхаа уртад таарсан хэмжээтэйгээр за ингээ хэмжээгээ навчныхаа уртаар хэмжээгээ аваад за энийг бүгдээрээ бүтэн тойруулна гэж үзээд ингээд хэмжээгээ аваад утсаа хайчилж авах нь. За мэдээж утсаа бүгдээрээ ардталтанд зангидах учраас хэмжээнээсээ жаахан урт хайчлаад авчий. Утсаа ингээд сүүлжлөө. Одоо болохоор бүгдээрээ навчныхаа дээд булан болон доод буланд нь зүүгээрээ хатгаад цоолно. Навчныхаа дээд доод буланд ингээд цоолсон бол энэ лүүгээ бүгдээрээ эхлээд утсаа сүүлгэнэ. За зангилаагаа ардаа гаргахын тулд эхлээд доод булангаас эхлээд утсаа татаад за тэгээд утсаа бүгдээрээ ард талд нь зангидаад өгчээ. За одоо бүгдээрээ энэ утсан дээрээ цохнуудаа тогтооно. За ингэж цавдаад за утсан дээрээ цохоо бариад ард талд нь цавуудыг завсраад тогтоох нь. Одоо бүгдээрээ энэ ардлынхаа утаснаас татнаа. Ингээд навчин дээр явж байгаа 2 цох. За өнөөдрийн бүтээлч булантай хамт байсан үзэгч хүүхдүүдэд баярлалаа. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай хүүхдүүдээ. Дараагийн дугаараар эргээ уулзцгаая. Баяртай хүүхдүүдээ. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай.